нэг чухал хууль хилцэж байна. Бид нар тоо баримтаа харахаар 2017-оос 2025 онд нийтдээ нэг 4398 хүн энэ мансууруулахын цэцэгцэн нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон байна гэдэг тоотой статистик байгаа. Тэгэхээр насныхын ангиллаар харах юм бол 80% нь ерөөсөө 18-аас 35 насны, 12% нь 13-аас 17 насны бүр юм сурагчид өсвөр үеийнхэн байгаа. Тэгээ нийтдээ ер нь 92% нь 35 нас хүртэлх залуучууд хүүхдүүд байна гэсэн үг. Тэгээ дүнгиж амьдрал төлөө тавих гээд явж явах үедээ ийм хүчтэй донтолт одоо тий энд нэрвэгдэн гэдэг бол бид үнэхээр энэ дээр галаац дарах хэмжээ авахаас өөр сонголт байхгүй биднэрт. Харин ч хожимдож эхэлж байгаа гэж бодож байгаа. Тэгээ ингээ харах юм бол сая бас хэлж гин ерөөсөө ингээд нөгөө хувь хүний юугаар их орж ирж байгаа гэж штэ гайл. Тэгээ энэ нөгөө электрон тамхины асуудал ч гэсэн би бас судлаад явж байхад электрон тамхины шингэн гэдэг одоо тэр чинь ямар ч тамхи гэж үзэгдэхгүй зүгээр бараа хувь хүмүүс ч гэсэн тусгай шүүрлгүүр оруулж ирж байгаа. Тэгтэл тэнд нь электрон тамхины шингэн цэнэглэгч юмаа гэд хар тамхи шингэн бүс өлөдөө орж ирж гин гэд хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргаж ирсэн тоо датаг нь аваад үзэх юм бол нилээдгүй олон кейс энэ электрон тамхиар дамжиж хар тамхиг оруулж ирж байна гэсэн юм гараад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар хяналт эдрээ аль аль талдаа хийхгүй бол үнэхээр хэцүү байна. За манай Монгол улсын нөхцөл байдлыг харах юм бол бид нар ерөөсөө мэдээж хэрэглэгч нь нас залуужж байна. Тэгээ тэрэн дээр нас залуужж байгаа нь бас энэ сошиал мэдээ хэрэглээ түүнтэй холбогдуулсан бие биендээ нөлөөлөх энэ асуудал их өндөр байгаа юм байна. За хоёрдугаар энэ синтетик бодисны хэрэглээ нүсэж байна. Лаборатори гаргаж авсан маш одоо илүү хүчтэй энэ бол маш том аюул. За гуравдугаарт бол манай эрүүгийн хууль энэ мансууруулах бодистой холбоотой эрүүл дандаа эрүүгийн ял эрүүгийн хариуцлага хэлбэр дээр тогтож ирсэн. Үүнээс урьдчилан сэргийлэхтэр нь үнэхээр одоо ингээд донтолтонд өртсөн байх юм бол тэр хүүхэд залуучуудаа сэргээн засах сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх сэтгэл засал нийгэмшүүлэх хөтөлбөр ерөөсөө их бага байгаатай холбоотой байгаа юм байна гэж харж байгаа. Тэгээ яг энэ хуулиар бол мэдээж энэ зүйлүүдэд шинжилээд бүгдээр ингээд оруулж ирж байгаа. Би онцгойлж асуух нэг юм байна. Энэ эмчилгээ сэргээн засах тогтолцоо бол манай Монгол улсад маш муу. Сэмүүд дээр нэг итгээн одоо юм байдаг. Тэгээ сэмүүд ч юм уу технологийн төв өдр дээр гэхээр дандаа нэг архинаас гарах эмчилгээ хийдэг. Ямар ч тэр яг энэ бодистой тааруулсан, яг энэ зан үйлдэнд тааруулсан эмчилгээний арга барил манад байхгүй юм билээ ш. Тэгээ арга барилыг нь оруулъя гэд гадны ингээд туршлага яа гэхээр ерөөсө хүлээж авах тийм орчин байхгүй. Аргачлалынхаа дагуу явж гин гэдэг. Тэгээ эн чин дэлхийд дахина одоо аль аргачлал нь илүү үр дүнтэй юм бэ гэдгийг ингээ гарцсан байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн хуулийн зохицуулт юу орж ирсэн болоо гэдгийг эхлээд асууя. За яг донтох эмэгтэй хүнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал манай улсад бол үнэхээр орхигдсон байгаа. Сэмүүдийн хэмжээнд бол яг энэ донтох эмэгтэй тэр мансууруулах энэ донтох эмэгтэй хүний хувьд бол ямар одоо стандартаар яаж эмчилгээ үйлчлэхэд тусламж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдгийг бол одоо хэрэгжүүлж чадахгүй байгаа. Тийм учраас бид бас энэ хуулийн төсөлтөөр энэ чиглэлээр тусгайлан бас бүлэг оруулж ирсэн, бүлгийн зохицуулт. За энэ дээр бол 9-р бүлэг дээр тодорхой зохицуултууд оруулж ирж байгаа. Үнэхээр донтох эмэгтэй хүнд ямар эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлэх юм олон улсын стандартууд байгаа. Эмчилгээний арга зүй, за цаг хугацаанаас ахгуулаад сэтгэл заслын үйлчилгээ, за энэ одоо донтох эмэгтэй хүн эмнэлгээс гараад эргээд нийгэмшигт нь туслах энэ үе шаттай ажлууд байд юм байлээ. Нэлээд одоо хугацаа шаардсан. Тэрнээс нэг сар эмчилээд хэвийн байдалд ордог ийм зүйл биш юм байлээ. Тийм учраас бид энэ олон улсын стандартыг Монголд нутагшуулах, за одоо бас үйл ажиллагаа явуулаад энэ чиглэлээр бас мэрэгшээд эхэлсэн төрийн бус байгууллагууд Монголд байна. Эдгээр байгууллагуудыг бэхжүүлж энэ одоо төр үеийншлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарч ажиллах чиглэлээр хуулийн төслөөр тодорхой тусгасан байгаа. Тэгээд түрүүн бас асууж ирсэн засгийн газрын тусгай сан байгаа архитектон согтууртаа тэмцэх. За энэ сангийн үйл ажиллагааг бас өргөжүүлж мансууруулах донтох эмэгтэй хүмүүс тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр энэ сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээ ингэж одоо засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн бус байгууллагатай хамтарч олон улсын стандартыг хэвшүүлж ингэж одоо үүргэжүүлж, за бас түрүү хэлсэн бас бид тусгай төв байгуулах нь зүйтэй гэж төсөв санхүүжилтийн асуудлыг зураг төсвийн асуудлыг шийдээд ингэ явж байгаа. Тэгээд стандарт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх
төвн байгуулах юм бол бас тодорхой ахиц твшил гарах болов уу гэж бид харж байгаа. За бид эрүүл мэндийн даатгалаар бас энэ одоо жишээ нь өөрөө сайн дураараа энэ донтох эмгэгтэй хүн сайн дураараа эмчлүүлэх гээд ирэхэд нь энэ хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн илүү энэ хүнд туслах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх туслах. За энэ мансууруулах мэргэжлийн донтолттой холбоотой эмчилгээ онцлогоог илүү олон улсын түвшинд хүргэсэн байдлаар зохион байгуулах энэ орчин нөхцөл энэ хууль батлагдсанаар бүрдэнэ гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт ерөн зөвхөн одоо сэмүүдийн орчинд ихэхгүйгээр энэ дүүрэг орон нутгуудад бүсчилсэн маягаар энэ хэрэглээ донтолттой холбоотой эмчилгээг хийх. Энэ өөрөө багадаа 3-6 сар түүнээс ч урт хугацаа шаарддаг ихээхэн одоо хүндрэлтэй ажил байдаг учраас энийг одоо нэг бүсд гэдэг юм уу нэг газар хийснээр бас болчихгүй гэж үзэж байгаа учраас ялангуяа энэ олон нийтийн санг хууль тогтоомжинд нь шаардлагатай өөрчлөлтийг оруулад нэг стандартаар түүнээс гадна барилга байгууламж дэд үтсийг барихаас гадна бидний сэтгэл зүйч эмчлэгч энэ хүмүүстэй харьцдаг одоо энэ мэрэгжлийн хүмүүсийг маш сайн бэлтгэхгүй бол өнөөдөр энэ дээр дутагдал асар их байна гэж үзэж байгаа. За энэ сан дээр төвлөрж байгаа хөрөнгө мөнгийг бас энэ донтолтоос урьдчилан сэргийлэх, за нийгэмшүүлэхийн эрүүл мэндийн туслан үйлчилгээ рүү зарах нь зөвөө. Гэтэ энэ сан чинь ерөөсөө байгуулагдсанаас хойш нэг ч удаа зарцуул хийхгүй байх гэдэг байгаа ш. Тэрний яг учир шалтгаан юу юм болов? Би энэ хуулийг харахаар архитектон согтууруулалтад тэмцэхийн сангийн хууль дээр чинь зөвлөлттэй байна гэж заасан. Тэгэнгүүтээ зөвлөлийнхаа олон нийтийн төлөөлгөнгүүтээ архи импортлогчид оруулж ирдэг тусгай зөвшөөрлөлтөй үйлдвэрлэгчдийн төлөөлөл байна гэдээ оруулсан. Тэгээ зөвлөлтөөр нэг тим хүмүүс бийж идэм билээ шин. Тэгээ энэ зөвлөлийнхаа үйл ажиллагаа энэ дээрээ байгаад идэм үү? Эсвэл сангийн яамн дээрээ байгаад идэм үү? Та нар нэг тодорхой мэдээлэл өгчөөс. Тэгэх юм бол хэрвээ дагаж орж ирж байгаа хуулийн дээр энийг хүндсэн бол бид нар ч гэсэн анхаарч ажиллахгүй бол би одоо харин одоо жишээ нь тамхины татварыг бид нар аваад санд өрхөнхөл тамхи импортлогч нар тэнд байх юм бол тамхинаас урьдчилан сэргийлэх, тамхигүй үеийг бүтээхэд энэ ажлыг зарцуулахгүй ойлгомжтой байхгүй юу? Яагаад ингэж хийцнийг би юусоо ойлгохгүй байна. За сан бүрдснээс хойш бас түрүүн сайд хэлсэн 23 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа. Ямар нэгэн зарцуулт хийгдэг байгаа. Гол асуудал бол энэ сангийн өдөртөх зөвлөл бүрэлдэхүүнээс илүү бид бас сангийн хамтгаа ойлголцож энэ мөнгөө гаргах асуудал байна. Өөрөөр хэлбэл яг үндсэн одоо энэ согтуурах, мансуурах донтой хүмүүсийг эмчлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд зарцуулахад энэ одоо зүйлээ ойлголцож ийм л төрийн байгууллагын асуудал байгаа. Нэгэнтийн сан өөрөө согтууруулах ундааны литр тутамд хамаарах энэ 300 төгрөгийн орлогоос бүрдэж байгаа учраас бас энэ сангийн өдөртөх зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл байдаг. Гэхдээ энэ заавал байна гэсэн бас биш. За ноён чим гишүүний асуултанд нэмж хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нэрмжийн нарын албан үүргийг төр орлон үүсгэж байна. За энэ ерөнхийдөө энэ төрийн хэмнэлтийн хуультай бас холбоотой байгаа. Яагаад тэгэхээр урьдчилан сэргийлэх ажлын ихэнх нь сургалт нөлөөллийн арга хэмжээнүүд байдаг. Энэ төрлийн бүх арга хэмжээг төрийн хэмнэлтийн хууль гарсан цагаас хойш буюу 23 оноос хойш ялангуяа 25 оны төсвийн хүндрэлтэй холбогдуулаад ялангуяа 25 он төлөвлөсөн бүх энэ нөлөөллийн арга хэмжээнүүдийг бол санхүүжилтийг зогсоодсон. Одоо энэ чиглэлээр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн одоо төлөвлөсөн 25 он зохион байгуулалт явж байсан ажлыг зогсоосоос болж жишээ нь энэ зөвлөл сангаа зарцуулах нь битгий 150 сая төгрөгийн 149 сая төгрөгийн өртөө байж байгаа. Энэ жил 80 сая төгрөг төлөвлөё бид нэгээ сангийн яамаар арай их зөвшөөрүүлсэн. Тэр маань бас хаалттай зарцуулж чадахгүй ингээд оны ихэнд ингээд хагасчил дуусчаад. Гэхдээ бид нар энэ ажлаа ерөөс зогсоогоогүй. Төрийн бус байгууллага холбогдох бос одоо орон нутгийн салбар зөвлөлүүд босд одоо олон нийтийн байгууллагуудтай хамтраад энэ арга хэмжээг тасралтгүй явуулж байгаа. Тэгээд одоо энэ төсвийн тодтголын хүрээнд дээр ирэх Тэгээ ингээд сангийн яам ингээд ялваа татвар хураамжийг ерөөсөө төсвийн орлого бүрдүүлэгч гэдэг нүдээр харахаар яг ингээд зориултын дагуу бид нар энэ донтолтоос урьдчилан сэргийлэх юм дээр мөнгө ерөөсөө тавьж чадахгүй байгаа байхгүй. Гэтэ би бас ингээд харж ин л да энэ сая дагаж энэ архитектон согтууруулалтад тэмцэгүүл сангийн тухай зохицуулалтаа хууль орж ирээгүй юм байна. Тэгээ энэ чи удирдах зөвлөлийн 70% нь олон нийтийн төлөөлөл буюу архи импортлогч нар, үйлдвэрлэгч нар юм биш үү? Ийм хууль гэж юу байсан? Үнэхээр олон нийт байх юм бол энэ чиглэлийн тэр эмчилгээ судалгаа хийдэг байгууллагуудаас нь оруулаад үр дүнтэй бодлого санхын зарцуулалтаа бас хийх нь зөв шүү дээ. Энэгээр нь бас бид нар энэ дахиад энийг хилцсхийг нь дэмжсэний дараа хийхгүй бол архиа өгсөн одоо татвараа өгсөн хүн чинь болвол бид нар ингээ хараад хянаа сууж яана гэдэг бол бас их логикгүй л хууль байна.
ашиг сонирхлын зурчил гарна энэ чинь. Юу гэсэн үг юм те? Удирдах зүйлийн 70% нь энэ хүмүүсийн төлөөлөл гарна шүү дээ. Хоёр асуудал байгаа. Нэгдүгээр сая номч мэгшүүний хэлсэн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэж. Тэгээд сангийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр дүнтэй явуулах зайлшгүй шаардлага байгаа. Нэгд. Хоёрт бол энэ хууль нэгэнт хилцэж байгаа учраас бид бас энэ төсөв санхүүтэй холбоотой ялангуяа энэ урьдчилан сэргийлэх болон эмчилгээ онцлогоон зориулсан зардлыг тэр зохих сангийнхан шугамар олон нийтэд ил дод нээлттэй илүү өгөөжтэй хэлбэрээр зарцуулдаг бах зохицуултыг дагалдах хуулиудад оруулж өгөх зарчмын зөвлөлтөд саналуудыг оруулж шийдвэрхэн зүйтэй гэж үзэж байгаа. Гуравдугаарт энэ хууль батлагдсанаар яг хүний нөөц болон бусад техник хангамжийн хэрэгжилтэнд 8 тэрбум төгрөг гэж байгаа. Энэ бол урьдчилан сэргийлэлд урьдчилсан одоо зардал. Тийм учраас би энэ урсгал зардлууд дээр тавиад явчихад болно гэж үзэж байгаа. Хэдий ч цаашдаа энэ хууль батлагдаад бүрэн хэмжээнд үр нөлөөгөө өгөх тийм боломжийг бүрдүүлэхийн тулд бид энэ хил гайлын хяналтаа сайжруулах, лабораторийн цогц шинжилгээг хийх. Тэгээ ялангуяа одоо ингээ хэмнэлтийн хууль гээд тамж хасч болохгүй зардлуудаа бид нар хасчдаг. Хүнсний лабораторийн аюулгүй байдал, нэм бактерийнхаа уруулж батсыг хасаа ичдэг. Халдварт өвчин янз янзын одоо өвчин эмийг тодорхойлох уруулж батсаа халаа ичдэг, хасаа ичдэг. Яг өнөөдрийн байдлаар ингээд яриад байвал бас гашуун үнэн асуудлууд их бий. Одоо нар тамгийг шинжлэх, илрүүлэхтэй холбоотой бодис, урвалж, шинжилгээ, түргэвчилсэн гээд бүх зарлуудыг хасаа ичдэг учраас энэ дээр хийгдэх ажлууд хийгддэггүй явдаг. Тэрийн төсөв дээр бас одоо манай байнгын орооны гишүүд бүх гишүүд маань анхаарч энэ хөрөнгө оруулалтыг нэлээд оройтой тавьж өгөхгүй болвол цаашдаа энэ олон улсын нөхцөл байдал энэ гэмт хэргийн гаралт сэдэлтүүд улам нарийсаад байдаг. Бид нөгөө их байдаг арга барилаараа л одоо тэмцэх гээд яваад байдаг. Араас нь хөөцөлдөг, урьдчилан сэргийлж чаддаггүй юм нөхцөл байдлууд байгаа шүү гэдэг.